Дракон 2025 улсын анх дахь тэмцээний мэрэгжлийн төрөлд нийт 34 нисгэгч ур чадвараас сорин өрсөлдснөөс аваргын алтан медалийг 23 дугаар сургуулийн 11-р ангийн сурагч Эрдэнэ Тулах хүртэж байна. Миний нисэж бэлтгэл хийжсэн дараа тэнцээ нисэх боломжгүй байсан учраас би шууд тэр өдрөө өөр хүний дроноор, өөр хүний удирдлагаар, өөр хүний одоо харах өнцгөр бэлтгэл хийсэн. Юусе тийм бодогдоогүй явдал тохиолсон. Гэхдээ бас тохиолдохооргүй үр дүн гарсан гэж байна. Энэ 3 дахь тэмцээн байна. Миний хувьд бол өмнө жилийн 108 сард хамгийн анхны Монголын хамгийн анхны FPV дроны уралдаан болж исэн. Ялчгүй миний дрон болохгүй учраас байр эзэлж чадаагүй. Дараагийнх нь болохоор өмнө жилийн 12 сард DR симулятор гэдэг тоглоомн дээр FPV дроноор тийм нэг тэмцээн болсон. Нэгт бас 3 дахь нь болохоор саяны DroneCon буюу одоо Монголын хамгийн анхны улсын аварга тэмцээн, шалгаруулах тэмцээн болсон. Улсын аварга ялсан учраас айл болох Аз төвд тэмцээнд орохыг эрмэлзэж байгаа. Цаашлаад олон улс байж болно. Тийдэш гарахыг юм бол одоо хүсэж байгаа. Саяны энэ тэмцээнээс болоод маш олон сонирхлыг татсан гэж би бол бодож байна. Одоо ойрын хэдэн жилд нэлээд хөгжинэ гэж бодож байгаа. Жилийн өмнөөс яг энэ жижигөөсөө хөлбөр гэх ийм алган багтахаар ийм жижигэн дрон байдаг. Нисэж эхлээд манай аав анх авч ирсэн. Аавтай хамт адилхан сонирхол нэгдээд манай аав ер нь бол миний энэний бүх юмны эхлэл болсон гэж хэлнэ. Тэгэл 6 жилийн өмнөөс яг тэрийг нисэж эхлээл дараа нь өөр тийм ийм нисэгдэг хүмүүсийг би бас Монголоос олж танилцаад одоо хүртэл нээсэн хамт клуб нь хамт явж байгаа. Тэр клуб нь болохоор MGL FPV Racing гэдэг клуб байгаа. Би одоо тэрний тамирчин гэж аавна. Энэ хамгийн сүүлийн хийсэн дрон болохоор өөрөө тааруулж хийсэн байгаа. Үндсэн угссан шалтгаан гэвэл одоо би нэг хол биш гэхдээ аль болох километр хавцаа явхаар бүтээсэн байгаа гэх юм уу. Тэгээ би энэгээр янз бүрийн трик гэдэг одоо хүснээр удирдах эргэж флипи эсвэл гэдэг гоё зөөлнөр усан дээр өрсгөл уулнаас бууж хурднаар буух тиймэрхүү байдлаар бүтээсэн. Энэ илүү их нэгтршилтай, илүү сайнаар цацах чадвартай энэ гоглолоо. Тэгэхээр би илүү гоёор харж, илүү тайвнаар нисэх боломжтой гэсэн. Харин тэр миний өмнө хоёр хөсөлсөн хоёр дрон бол яг уралдах зорилттой. Олон улсын тэмцээн байгаа учраас би олон улстай яг одоогоор стандартын тааруулж дахиад хоёр дрон хөсрөх гэж байгаа.